Монгол Улсын их хурлын сонгуулийн 6 дугаар тойрог их намаас Жамингийн чулуун, Батүлцийн ган зэрэг, Холхорын оюун чимэг, Инх баярын төмөр, Жамбал жамцын жаргал сайхан, Эчин хорлоогийн Цэрэн хаан, Цэн даюушийн бат бол. Үзэгчдийнхээ амар амгалан айлтгая. Иргэний хөдөлгөөний намаас 2024 оны улсын хурлын сонгуульд мөрийн хөтөлбөрөөр болон нэр дэвшигчтэй танилцуулж байгаа ээлжилт ярилцлагын энэ удаагийн зочноор за 6 дугаар тойрог буюу Хэнтээд орнод Сүхбаатар аймгийг хамарсан тойрогт иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшиж байгаа Батүлцийн ган зориг хүрэлцээрсэн байна. Амар мэндөө. Амар мэндэ нөө. Таны амар мэндэ цаана үзэгчд минь. Өнөөдөр хүндрэлтэн ба ялангуяа монголчуудад хаослог байдалтайг тодорхойлогдож байгаа тийм ээ. Эмх цамбраагүй байдалтай байгаа. Энэ нь учир шалтгаантай. Онож олсон онол гэдэг зүйл байдаггүй бол хүндрэлтэн үнэхээр учир олохгүй яваа гэдэг энэ үзэл бодол дээр би нэгдвэл байна. Учир нь юу вэ гэхээр бидний өвгдөөдсөн тийм ээ. Олон 100 жилийн туршид үзэж өөрийн биеэр туулж ирсэн онол дээр суурилсан эдийн засгийн төлөлт болоод тийм ээ. Бүтээн байгуулалтыг төлөвлөсөн учраас энэ намын бодлого хэрэгжих нь гарцаагүй гэж би боддог. Сүүлийн 20 гаруй жил яг үнийг хэлэхэд үндэсний үзэл санаа, үндэсний дархлаа гэдэг зүйлийг одоо хэлбэрийн хувьд их олон удаа бид сонсч ирсэн, ярьж ирсэн. Тэгээд тэд маань эргээд одоо бидний ойлголтод энэ санааг нэг тийм одоо сөрөг дархлаатай болгочихжээ. Одоо хэлбэрийн хувьд ч гэдэг юм аа. Гэтэл иргэний хөдөлгөөний намын эхлүүлж байгаа улс төрийн энэ үйл ажиллагаа бол өөрөө суур нь бол 17-8 жилийн хугацаанд тавигдсан гэж байна шүү дээ. Тэр талаас нь онцолж хэлвэл. За, суурь бол 16-7 жил судалсан шалтгаан юу байсан бэ гэхээр тэр алтан дээдгэрэ гэж өвгдээдсэн нагуй онол ном ирсэнтэй холбоотой. Энэ онол номыг судалж за тэгээ энэ дээр суурилсан эдийн засгийн төлөвлөлт хийснээрээ манай намын онцлог. Энэ төлөвлөлт нь юу байсан бэ гэхээр Монгол улсыг хөгжүүлэх төлөвлөгөө гэж байгаа тийм ээ, төлөвлөж байгаа. За, ер нь бид өмнөх үе мартсан юм уу та? Мартсан шалтгаан юу вэ гэхээр дандаа гадны нэмийг оруулж ирж одоо сайн байна, сайхан байна гэж авч явах гэж үзлээ. Энэ зүйл маань бидний алдаа байсан юм болов уу гэд миний хувьд төгнөж байгаа. Тэгэхээр өвгдөөцийн тэр өөрсдийн нус нулимсаа тийм ээ хөлсөө урсган байж олсон тэр онол гэдэг зүйлийг л бидэнд тохирох ёстой л гэж аль 12 онд л хүндрэлтэн за ус үндэстэн өөр өөрийн онцлогоор хөгжих ёстой гэж тодорхойлчихсан байна. Тэгэхээр Монгол хүн бол монголоор л хөгжинэ. Иргэний хөдөлгөөний намын одоо энэ удаад сонгогчдоо санал болгож байгаа одоо мөрийн хөтөлбөр бол өөрөө цаад уг санаа нь бол бид одоо санах хэрэгтэй маа, сэрэх хэрэгтэй маа тий. Одоо 3 цагийн хэлхээгээ бид одоо сайн мэдчих хэрэгтэй. Ирээдүйд бид энэ өвд өдсөн минь онол гэдэг зүйлийг бас энийг яг хүн болгон юунаас эхлүүл хялбар ойлгох хэрэгтэй. Тэрийг таас өөрт тулгарч ирсэн, өөрөө энийг яаж даван туулж ирсэн, яаж амтанд нь орсон гэдэг түүхээсээ бас явал үзэгчд маань хэрэгтэй болов. Тэ итгэл үнэмшил. Ерөөсөө л тэр үргэлжилж байгаа зүйлийг үргэлжлүүлэх ёстой л гэдэг хууль байна. Би яавхан үргэлжил учраас өмнөх өвөөгийнхөө туусныг л бүтээн. Тийм учраас би уртгаал авах ёстой гэж үзэж байгаа. Өнөөдөр бид яараа өнөөдрөөс эхэлнэ гэж бодоод байгаа шиг байна. Өмнөхөөс эхэлнэ. Өмнөхөөсөө эхэлсэн. Хоошиж тийм байна. Энд бол би батуу байдаг. Тийм учраас үргэлжил амьдрал өөрөө хөгжлөгээд байгаа тийм ээ. Яаж хөгжих вэ гэхээр уянгалж байна. Үргэлжил хөгжих ёстой, үргэлжлэх ёстой. Ийм л бодолтой. Та суралцсан арга барилаас одоо яг юу уншиж эхлэв гэдэг чим хинтээ уулзаж үүний тухай ярилцаж эхлэв гэдгийг сонирхмаар байна. Би анх энэ намын дарга Улцын баяраагийн одоо онлайн хичээл сууж исэн. Ингээд ер нь би өмнө барилгын компанитай бизнесийн салбарт хөгжиж явсан хүн тэр цагаас хойш бүх юм аргасан. Энэ л миний зам мөр байна гэж. Энэ зүйлийг хийж чадаад өвдөцийн авчирсан энэ үн зүйлийг хөргөжлүүлж чадах юм бол би их зүйл бүтээж чадах юм байна. Үр хөвгтөд өвлөж болох юм байна гэдгийг ойлгосон учраас. Ямар өөрчлөлт гарсан танд одоо? Би өнөөдөр яг өөрийгөө олдсон гэж бодож байгаа. Гэр бүлтэйгээ, найз нөхдөдөө хүнтэй яаж харилцдгийг, хүнээр яаж хүн хийдгийг ингээд бүгдийг л би энэ алтан дээрний ондоос суралцж байгаа. Бас яг тэрийг мөрдөж байгаа. Миний амьдрал өнөөдөр баяр хөсөлтөнтэй байх, аз жаргалтай байх.
одоо сэтгэл санааны хувьд, Тий. оюун санааны хувьд ер үсээ нэг тийм гарч шийдлэг олсон юм шиг санагдаж байна. Ердөө л тийм. Би энэ алтан дэдгэрний онолтой уучрахаас өмнө амьдралыг мөнгө юм байна тийм ээ. Магадгүй мөнгөтэй сайхан амьдрах юм гэж бодож ирсэн. Өнөөдөр л миний бодол эрс өөр болсон. Мөнгө биш. Харин гэр бүлтэйгээ, үр хүүхдтэйгээ, найз нөхдөдтэйгээ тийм ээ. Амрам болон харилцаатай байх, хүнийг хүндлэх, дээдлэх, талархах гэдэг зүйлийг л авч явахаар хүн болдгийм байна гэдгийг ойлгосон. Түрүү миний онцлсан зүйл бол одоо энэ үндэсний үзэл, үндэсний дархлаа тий бид одоо монголоороо байх хэрэгтэй юм. За түүнээс салбарлал одоо нүүдэлч ингээл энэ бүх зүйлийг бид нар нэг юм дээл хувцаар илэрхийлэх гэдэг л дээ. Яг тэр хэлбэр талдаа өнгөрсөн хугацаанд их анхаарч ирсэн юм уу? Харин одоо та бүхний дэвшүүлж байгаа энэ бүхнийг судлаач, үзээч те мэдээж санаач, сэрээч гэж байгаа энэ онол маань болохоор агуулгын бий болгочиход бол энэ хэлбэр гэдэг зүйл бүгд ингээд дагалдаад өөрөө ирэхгүй одоо тэр нь ингээд орших юмаа гэдэг санааг л илэрхийлээд байгаа шүү дээ. Энийг та бас өөрийнхөө тайлбарлал. Ердөө амтнаас ялгаатай хүний ялгааны үе хэр зүгээр л хүн хоорондын тийм ээ. Одоо бие биендээ хэлсэн хамлалт, ярьсан ярианда эзэн болох тухай. Тийм учраас амар минь дүү гэж мэдлж байгаа. Амандаа артай баттай байх хүүхдэг. Тэгэхээр бие биендээ хэлсэндээ хүрдэг байх. Өнөөдөр бид тийм огт байхгүй болсон тийм. За одоо очлоо л гэж байгаа. Гэрээсээ гараагүй л очлоо гэдэг. Яг тэгж үнэн хэлж ийн үгүй юу? Гэх мэтлэн ер нь амнаас гарч байгаа үг аваа өөрөө маш үнэтэй гэдгийг юмыг бүтээдэг гэдгийг эсвэл устгадаг гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй байна гэж бодож байгаа. Тийм учраас амар минь дүүгж мэдлж байгаа учраас шалтгаанд их учир байна л гэж бодож байгаа. Мэдээж энэ үзэл санаагаа түгээн дэлгэрүүлэх гэж та хүн болгонтой л одоо ингээ нүүр тулж уулзч байгаа шүү дээ. Одоо мэдээж энэ сонгуулийнхаа сурталчилгааны үйл ажиллагаагаар бол олон сонгогчтойгоо уулзна. Тэдэнтэйгээ ингэж өөрийгөө ойлгуулж ярихад хялбар байна уу танд? Монгол хүнтэй ярьж байгаа учраас маш энгийн баг хүлээж авч байгаа. Их сайхан сонсож байгаа. Авч болно тийм ээ. Монгол хэлээр ярьж байгаа учраас. Нэг үндэсний шүү дээ. Нэг хэлэхтэй, нэг зүрхтэй тийм учраас эргэлзэх юм байхгүй. Сайхан баг. Ойлголцож байгаа. За, амжилт хүсье. Таныг одоо тойрогтой очиж иргэдтэйгээ уулзахын өмнөхөн бид бас тантай ярилцаж одоо үзэл санаа бас санаа бодлын сонгогчд нь хүргэсэн гэдэгтээ итгэж байна. Амжилт хүсье. Монгол сонголт мэргэн байг. За, иргэний хөдөлгөөний намыг түмэн олноороо дэмжээрэй гэж уриалах хүсэх байна. Гэлалаа тагвантай. За үзэгч та бүхэндээ иргэний хөдөлгөөний намаас 2024 оны улсын хурлын сонгуульд санал болгож байгаа мөрийн хөтөлбөр болоод нэр дэвшигчтэй танилцуулж байгаа уулзалт ярилцлагын ээлжилт дугаарт за Хинтэд орноо Зүхбаатар аймгийн Хамарсан 6 дугаар тойрогт иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшигч Батүлзийн Ган Зориг оролцлоо. Дараагийн дугаараараа иргэд уулзъя. Баяртай үзэгчтэй. Тэнгэр сонголт, хаан сонголт, мөнх сонголт, Монгол сонголт.